Баярлалаа. За тэгээд одоо өнөөдрийн бас энэ төсөв батлагдахтаа зэрэгцээд энэ төлөвлөлтийн асуудлаас эхлээд ярихгүй болохгүй байна гэдэг зүйлийг л хэлмээр энэ зарчмын үед. Багш нар за ер нь нийгмийн салбарынхан бас энэ цалин цавуусны асуудлыг нэлээд л эртнээс ярьж исэн. Энэ асуудлыг одоо яг төсвийг одоо боож боловсруулах явцдаа ч гэсэн харгалзаж үзээд бас тодорхой хэмжээнд бас саналыг нь тусгатлаар ажиллахгүй бол яг одоо энэ төсвийг батлах, хилцэн батлах процесс дээр ирэхээр маш хэмжээний одоо төсөв задрах байт юм уу? Ийм зүйл рүү ингэ явж байна. Энэ дээрээ цаашдаа хаана бас анхаарах зайлшгүй шаардлага байна гэдэг зүйлийг одоо хэлмээр байгаа. За нөгөө дэгүрдээ энэ төсвийн хууль дээр шинээр хөрөнгө оруулалтууд мөнгө байхгүй гэсэн мөртлөө маш олон шинээр хөрөнгө оруулалтуудыг одоо оруулж ирлээ. За энэ мэргэжлийн байгууллага нь энэ шинээр хөрөнгө оруулалт орж ирж байгаа энэ төсөл хөтөлбөрүүд чинь төсвийн үйл заасан энэ шаардлагыг хангахгүй шүү гэдэг зүйлийг л одоо удаадараа хэлж байгаа. Тэгээ энэ төсөв маань угаасаа 5 сарын 31-ний дотор төсөв заасан энэ төсөл хөтөлбөрүүдийг тендер худалдаа авалтыг хийж чадахгүй бол татагддаг. Яг л нэг ийм хагас жилийн настай хөрөнгө оруулалтын чиглэлийн юмнууд нь явж байна да. Тэгээд манай Ардсан намынхныг бас баахан одоо шаардлага хангах төсөл хөтөлбөрийн тойргууд дээр нь тавиал ер нь татах энэ чиглэл рүү н оруулчуу да. Энэ дүгнэлтээр чи хилцсэн билээ шүү дээ. Нийт 111, одоо 158 болчиход байгаа. 111-ийг чинь 83 л ихэд хуульд нийцэхгүй байна. Ийм л одоо төсвийг өнөөдөр батлах чинь. Одоо харамсалтай байна. Санал тураалтууд нь байнгын орон дээр болон чуулганы нэгдсэн уралдаа лаазтай явлаа. Эндээс лааз өргөсөн, тэндээс одоо гишүүд нь улаан ногоон биш үү гэдэл ярилцал ингээл явлаа. Ийм онгойтой байдлаар анх удаа төсвийг батллаа. Энэ үйл ажиллагааг хийсэн хүн маань өнөөдөр одоо сайд болох гэж байгаа шиг байна. Харамсалтай. Ингэж төсвийг татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийж ингэж одоо тодорхой эрх ашгуудад зориулж өгчөөд сайд болдог жишээ Монгол төр дээр гаргаж ирлээ. Туйлын харамсалтай. Зүгээр л ил тод юм тайлагнаа явчих чадахгүй. Бүх зүйлийг хүч төрсөн. Байнгын орны төвшөнд гишүүдээс асуулгаагүй. Хариулт авах боломжийг шууд хаасан. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд танилцуулахгүй явах ч гэдэм үү. Ийм олон зүйлүүд хийлээ. За би тэгээд эцэст нь энэ татварын реформын төр бол худлаа болж байгаа юм байна гэдэг зүйлийг хэлье. Энэ нөөтийн буцаа олголтыг 5% өгнөсөн боловч 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулж байгаа юм байна. Тэгээд цаашдаа ер нь төсөө хүндрээд ирэхээр энэ хэрэгжих юм уу сайн мэдэхгүй байна. Ингэж одоо бас аж ахуй эрхэлж байгаа болон энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсүүдийг бас одоо шилний цаанаас мөхөлцөд олоолгож болохгүй. Дандаа худлаа хэлж байна. Ийм л зүйлийг одоо хэлмээр байна. Тэгээ эцэст нь бол одоо энэ төлөвлөлтөөсөө эхлээд одоо анхаарахгүй болохгүй байна. Энэ төлөвлөлт хариуцж байгаа одоо эдийн засгийн хөгжлийн яамд нь тэр яг энэ төлөвлөлтийн дагуу шийдвэр гаргах эрхүүдийг өгмөр байна. Хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлуудыг өгмөр байна. За эргээд энэ төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын хувьчлах асуудлын шийдвэр гаргалтыг өгмөр байна. Өнөөдөр энэ усын төсвөөс чи ил өндөр одоо бас төсвийг төрийн өмч компаниуд захиран зарцуулж байгаа шүү. Энийг бид нэр ингээд төсөв хилцэж байхдаа юу ч ярьсангүй. Тэгээ энийг одоо бас тодорхой дөрвтэй арга хэмжээ авч иж энэ төсвийн орлогыг бүрдүүлэх асуудал дээр анхаарахгүй бол одоо цаашдаа болохгүй болжээ гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Тэгээ эх жил одоо бас гадаад нөхцөл байдал таатай байж нүүрс маань их зарагдаасаа л гэж одоо эцэст нь хүсэж байна. Тэгээ өнөөдрийн батлагдсан төсөв нэг хэрэгжээд яваасаа. Яг энэ алдаа оноотой зөндөөл юмнууд байлаа, сургамжтайч зүйлүүд байлаа. Тэгвэл зарим зүйлүүдийг цаашдаа давтахгүй тулд бас эргээд за